Америкийн нэгдсэн улс бүгд найрамдахад ардуус худалдаа тарифын асуудлаар хилцэлд хүрсэн гэлээ. Америкийн нэгдсэн улс даяар ерөнхийлөгч Дональд Трампын цагаачлалын бодлогыг эсэргүүцсэн жагсаалууд болж байна. Оросын холбооны улс Украин улс олзны цэргүүдэд харилцан солилцжээ. Израиль улсын сөрөг хүчний намууд парламентыг тараах санал хураалт явуулах төлөвтэй байна. Дахиад орой мэндийг хүргэх үзэгчтэй Тэнгэр телевизийн хөтөлбөр гадаад мэдээгээр үзүүлж байна. Сайн дурдсан бол бус мэдээллийн дэлгэрэнгүй үзүүлэх болно. Цагаан ордон Америкийн нэгдсэн улс Хятад улс худалдаа тарифын асуудлаар хилцэлд хүрч чадсан талаар зарлжээ. За одоо Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп бүгд найрамдахад ардуулсан дарга Ши Жинпинээр гэрээнд гарын үсэг зурхал үлдсэн гэлээ. Уг хилцлийг энэ 7 хоногийн ихээр Их Британи улсын нийслэл Лондон хотод болсон хоёр талын эдийн засаг худалдааны төлөөлөгчдийн 2 өдрийн хилэлцээний үр дүн гэж хэлж байна. Энэхүү Лондонгийн уулзалт нь өнгөрсөн сарын 11-нд Швейцар улсын Женев хотноо олсон хилэлцээний үргэлжлэл, за мөн Женевийн уулзалтаас хойш хурцтмал байдлыг намжаах тодорхойгүй үлдсэн зүйлсийг цэгцлэх зорилготой яриа хэлэлцээ байсан юм а. Лондонгийн хилэлцээрийн дэлгэрэнгүй мэдээлэл хараахан олон нийтэд ил болоогүй байгаа ч гэлээ албаны хүмүүсийн өгсөн мэдээлэлээс харуул гэрээний дагуу Хятад улс Америкийн нэгдсэн улсын автомашин хагас дамжуулагч гар утас зэрэг салбарын хувьд чухал ач холбогдолтой газрын ховор элементүүдийг нийлүүлэх хориг хязгаарлалтуудыг сулруулахаар тохиролцсон гэлээ. Хятад улс нь дэлхийн ховор элементийн зах зээлд давамгаа монопол байр суурь эзэлдэг болохыг ховор элементүүдийн 60%-ийг үйлдвэрлэж 90%-ийг нь боловсруулдаг гэдгээс илхэн харж болно. Тиймдээ ч Америкийн нэгдсэн улсын үе үеийн засаг захиргааны хувьд Хятад улсын газрын ховор элементийн нийлүүлэлт хориг хязгаарлалтууд санаа зовоосон асуудал байсаар ирсэн юм. Энэ асуудал Дональд Трампын 2 дахь бүрэн эрхийн хугацаа эхэлснээс хойш уламж хорцсон. Учир нь Дональд Трамп Хятад улсын бүх бараа бүтээгдэхүүнүүдэд 145% өндөр тариф тогтоохын зэрэгцээ хагас дамжуулагчийн салбарт экспортын хяналтын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн юм. Хариуд нь Хятад улсын худалдааны яам өнгөрсөн 4-р сард газрын ховор элементүүдийн экспортод хязгаарлалт тогтоогод байсан. Женевийн хилэлцээрээр хязгаарлалтыг хэсэгчлэн зогсоосон боловч нийлүүлэлтийн хэмжээ хангалттай өндөр түвшинд биш байгааг цагаан ордноос удаадараа анхааруулж байсан. Харин энэ удаагийн Лондонгийн хилэлцээрийн үр дүнд нийлүүлэлтийн хэмжээ дөрвтөө сэргэнэ гэсэн хүлээлт үсэд байна. Тарифын хувь хэмжээний тухайд Женевийн хилэлцээрээр талууд түр хугацаанд тарифуудаа харилцан 30 болон 10% болгож бууруулж байсан бол шинэ гэрээний дагуу дараах өөрчлөлтүүд орж байна. Тодорхойлбол Америкийн нэгдсэн улс Хятад улсаас импортлох бараанд 55%-ийн дундаж гайлын дотор тогтоохоор болсон байна. Уг хэмжээ нь өмнө нь 145 байсан юм. Харин Хятад улс Америкийн нэгдсэн улсаас импортлох бараанд 10%-ийн татвар ноогдуулахаар болсон байна. Уг хэмжээ өмнө нь 125 байсан. Эдгээр тарифын хувь хэмжээ түр хугацааны биш байнгын гэдгийг Америкийн нэгдсэн улсын худалдааны сайд Ховард Лютник хэлсэн байна. Мөн түүний хэлснээр тарифуудын шинэ хувь хэмжээ эх 7 хоногоос хэрэгжиж эхэлнэ гэлээ. Америкийн нэгдсэн улсын тогтоосон 55%-ийн гайлын татварын задаргааг харуул 10%-ийн суур тариф, Дональд Трампын анхны бүрэн эрхийн үед тогтоосон 25%-ийн тариф, Хятад улс Америкийн нэгдсэн улс руу фентанил хууль бусаар их хэмжээгээр нийлүүлж байгааг их шалтгаанаар тогтоосон 20%-ийн тариф. Цагаан ордон гэрээг аль аль талдаа харилцан ашигтай тун сайн гэрээ боллоо гэж дүгнэж байгаа хэдий ч тарифын хувь хэмжээ Дональд Трампыг 2016 онд анх ерөнхийлөгч байснаас өндөр хэвээр байгаа нь жижиг дунд бизнес эрхлэгчдийн санаа зовоосон асуудал хэвээр үлдэж байгааг Америкийн нэгдсэн улсын жижиг дунд бизнесийн эрх ашигыг хамгаалдаг холбоо болох Main Street Alliance-аас анхааруулжээ. Цааш санхүү өрөнгийн зах зээл Лондонгийн хилэлцээрийн үр дүнд хэрхэн хариу үзүүлж байгааг харвал харьцангуй эерэг гэж хэлж болохоор байна. Тухайлбал Лондонгийн FTSE индекс 0.1%, Токиогийн Nikkei 0.6%, Хонконгийн Hang Seng 0.8%, Шанхай бирж 0.5% өсч хаагдсан байна. Харин Америкийн нэгдсэн улсын S&P 500 0.3% буурч сүүлийн 4 өдрийн дотор анх удаа уналттай хаагдсан нь боллоо. Мөн Dow Jones индекс 1 оноогоор буурч бараг өөрчлөгдөөгүй бол технологийн салбарын компаниуд голчлон байдаг Nasdaq индекс 0.5% унсан байна. Үүнийг шинжиж тайлбарлахдаа худалдааны гэрээг зах зээл эергээр хүлээн авсан боловч Америкийн нэгдсэн улсын хэрэглээний үнийн индексийн өсөлт бага гарсан нь индексүүдийг унахад хүргэсэн гэлээ. Тодорхойлбол хэрэглээний үнийн индекс ердөө 0.1% өссөн нь таамаглаж байснаас бага тооцогдсон байна.
Ихэнх эдийн засаг шинжээчид зарим үед инфляц хэд бага байхыг хэрэглэгчид эдийн засгийн тодорхойгүй байдлын улмаас худалдан авалтаа танаж буй илэрлэж үздэг байна. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын зарилгаар цагаачлал, гайлын албанаас явуулж байгаа хяналт шалгалтын ажиллагаа болон үүнтэй холбогдуулан Лос Анжелес хотод үндэсний гвард тэнгисийн явган цэргүүдийг дайчилсан асуудал хурцтаж улс даяар эсэргүүцлийн жагсаал өдүүлээд байна. Жагсаал энэ 7 хоногийн амралтын өдрүүдээр ч үргэлжлэх төлөвтэй байна. Иргэний нийгмийн идэвхтнүүд No Kings гэх хүрээнд дор томоохон хэмжээний жагсаалыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэдгийг мэдээлсэн байна. Энэ нь ерөнхийлөгч Дональд Трампын Вашингтон хотноо хийхээр төлөвлөж байгаа цэргийн брандтай давхцахаар байгаа юм. Жагсаалаас үл хамааран Дональд Трампын засаг захиргаа цагаачдыг алавдан гаргах ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэсэн байр суурьтай хэвээр. Мөн бүгд найрамдах намаас сонгогдсон Техас мужийн амбан захирагч Грег Аббот тодорхой тооны үндэсний гвардийн цэргийг бүс нутгийн тогтвортой байдлыг ханх үүднээс Техасын өнцөг булан бүрт байрлуулна гэж мэдгдсэн ч яг хэдэн хүн хаана байрлуулах талаар мэдээлэл өгөөгүй байна. Их жагсаалууд тайван өрнөж байгаач зарим жагсаалын үеэр жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн үүсч жагсагчид баривчлагдсан тохиолдлууд гарч байна. Үргэлжлүүлэн да бүхэнд онцлог жагсаалуудын нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргье. Нью-Йорк хотод мягмар гаргийн орой Манхэттны Фолой талбайд болсон жагсаалд 2500 орчим хүн оролцож цагаачлал, гайлын албаны бодлогыг шүүмжилсэн утга бүхий үгстэй уриал оодсон барин эсэргүүцлээ илэрхийлжээ. Жагсагчид цагдаа нар болон тэдний машин руу халдах тохиолдлууд гарч улмаар нийт 86 хүнийг саатуулсан байна. Үүнээс 52 зөрчлийн эргээр торгуул авч суллагдсан бол 34 нь хууль сахиулагчдын биед халдсан халдлага үйлдсэн зэргээр зүйл ангиудаар яллагджээ. Филадельфи хотод 150 орчим жагсагч холбооны баривчлах төвийн гадаа цугларч цагаачлал, гайлын албаны төв байруулах хүртэлх замыг хаан жагсан байна. Загдагийнхан зам хаасан жагсагчдад тарах тушаал өгсөн ч биелүүлээгүүд бол 15 хүнийг баривчилсан байна. Мөн энэ үеэр 2 цагдаа хөнгөн гэмтэл авсан. Сан Франциско хот мөн ижил нөхцөл байдалтай жагсагчид ойролцоох барилгууд болон тээврийн хэрэгслүүдийг эвдэж сүйдэгсэн тохиолдлууд гарч 150 гаруй хүнийг баривчилсан байна. Денвер хотын жагсаалын тухайд мужийн Капитолийн байрны гадна жагсагч нар эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Жагсаал 2 хэсэгт хуваагдаж гол замуудыг хаан хөдөлгөөнд саад учруулсан байгаамаа. Жагсаалыг тараахын тулд цагдаа нар утаад бөмбөг, нулимс асаргуулагч зэргийг ашиглахад хүрч жагсаалын үеэр 17 хүнийг баривчилсан байна. Эдгээр жагсаалууд нь Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны цагаачаалын хатуу бодлого түүнийг хэрэгжүүлэхдээ хүч хэрэглэж байгаа зэрэгт олон нийт хэрэг бухимдалтай байгааг нь харуулж байна. Украинаас дайн дамир өгсөн 1212 цэргийн шарилыг эх орондоо буцаан авчирсан байна. Хариуд нь Оросын холбооны улсын талаас Кремлийн туслах Владимир Мединский 27 цэргийн шарилыг хүлээн авсан гэлээ. Энэ сарын ихээр Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Оросын холбооны улс нийт 6000 орчим Украин цэргийн шарилыг буцаан өгөх хүсэлтэй байгаа гэдгийг илэрхийлсэн болохыг мэдээлж байсан юм. Одоогийн байдлаар тэдгээрийн зөвхөн 15 орчим хувийг таньж тогтоосон байгаа юм байна. Өнөөдрийн 1212 цэргийн шарилыг Украины дотоод иргэн яам, эрүүл мэндийн яамд шилжүүлж аль болох яаралтай таних ажлыг эхлүүлнэ гэж олзлогчдын асуудал хариуцсан зохицуулах алба мэдээлсэн байна. Энэ 7 хоног талууд мөн 25-аас доош насны олзны цэргүүдээ солилцсон байгаа. Эдгээр нь 6 дугаар сарын 2-нд Стамбул хотноо болсон хоёр талын шууд яриа хэлэлцээний үр дүн юм. Тухайн үед талууд харилцан олзлогдсон цэргүүдээ солилцох мөн дайн дамирагдсан цэргүүдийн цогцыг нутаг буцаах тохиролцоонд хүрсэн юм а. Энэ нь дайныг зогсоох өргөн хүрээний хилэлцээрүүд мухардалд орсон энэ үед талуудын тохиролцож чадсан цөөн хэдэн асуудлуудын нэг юм. Украины албаны хүмүүсийн хэлснээр эх орондоо ирсэн зарим Украин цэргүүд 2022 оны дайнаас өмнө олон жил Оросын холбооны улсын олдсонд байсааж чөлөөлөгдсөн цэргүүдийг эмнэлэг түргэж эрүүл мэндийн үзлэг хийлгэх хоол хүнс гар утас хувцас цэргийг багтаасан халамжийн багцыг өгсөн гэлээ. Гэвч баяр хөөртэй энэ муж гунигтай өнгөйсч дагуулж нөгөө талд Оросын холбооны улсын цэргүүдийг чөлөөлсөний дараа Беларусь улс руу авчирч тэнд сэтгэл зүйн болон эрүүл мэндийн тусламж үзүүлсэний дараа Оросын холбооны улс буцаан шилжүүлж байгаа талаар Оросын армийн зүгээс мэдээлсэн байна. Яг хэдэн хоригдол солилцсон талаар хоёр тал тодорхой мэдээллээгүй. Оросын холбооны улсын батлан хамгаалах яамны мэдээлэлд хоёр тал тэнцүү тооны цэргийн албан агчдыг солилцсон гэж дурджээ. Мөн Украины ерөнхийлөгч Владимир Зеленский оройн цахим мэдээлэлдээ олзны цэргүүдийн солилцоо үе шаттайгаар цааш үргэлжлэх болно гэж мэдэгджээ.
Израилийн сөрөг хүчний намууд парламентыг тараах санал хураалт явуулах төлөвтэй байна. За хэрэв уг санал хураалт батлагдвал ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн засгийн газарт хүндхэн цохилтогч хугацаанаас өмнө сонгуул зарлагдахад хүрэх магадлалтай байгаамаа. За гэхдээ энэ санал батлагдлаа гэж засгийн газар шууд унана гэсэн үг биш. За учир нь парламентыг тараах нь чамгүй урт хугацаа шаарддаг хэд хэдэн шат дамжлагтай гэдгийг сануулах нь зүйтэй. За энэ хугацаанд ерөнхий сайд Биньямин Нетаньяху эвслийг тогтвортой байлгах, за эсвэл өөр ташигтай нөхцөлийг бүрдүүлэх боломжтой маа. Эвслийн засгийн газар дотор маргаан үүсч, за эмнэгдэлгүй болсныг сөрөг хүчнийхэн парламентыг тараах гол хүчин зүйлээ болгох боломжтой гэж олон улсын шинжээчид үзэж байна. За тухайлбал шашны боловсрол эзэмшиж байгаа эрэгтэйчүүдийг буюу харидимуудыг цэргийн албан татах асуудал засгийн газар дотор ихээхэн маргаан дагуулж байгаа. За Израильд бүх эрэгтэй, эмэгтэй еврей хүмүүс тодорхой нас хүрэхэд заавал цэргийн албанд татагддаг. Харин шашны сургуулийн эрэгтэй оюутнууд олон 10 жил цэргийн албанаас чөлөөлөгдөж ирсэн нь олон нийтийн дургуутлыг хүргэж уг асуудалтай холбоотой маргаан 2023 онд болсон Хамас бүлэглэлийн халдлагаас хойш бүрч ихээр нэмэгдсэн байна. За одоогийн засгийн газрын тухайд 2022 онд байгуулагдсан бөгөөд Нетаньяхугийн харьяа нам эвслүүд 120 судалтай, Кнессетэд 68 судалтай. За ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн эвслийн нэг хэсэг болох хоёр шашны нам нэгдсэн тоорын юуд болон за шас намын шашны оюутнуудыг цэрэг татах асуудлыг бол эсэргүүцэж байгаамаа. За зарим нь бүр сөрөг хүчинтэй нээлж санал хураалтанд оролцож магадгүй гэж таамаглаж байна. За хэрвээ тэд санал хураалт энэхүү эсрэг талд санал өгвөл парламентыг тараахын шаардлагатай олонхын санал бүрдэх юм аа. За гэхдээ одоогийн засгийн газар унах нь шашны намуудын хувьд ашиггүй. За учир нь уг засгийн газар нь Израилийн түүхэнд хамгийн барууны, хамгийн шашны чиг баримжаатай их баригчид гэдгээр мөн алдаршсан байгаа. За тиймдээж харидимууд одоогийн засгийн үед санхүүжилт тусгай хүндлэлтүүдийг ихээр хүртэж байгаа. Мөн шин сонгуульд төвийн зүүнний үзэлтэй намууд олноор гарч олонх болохгүй гэдэг баталгаа бол одоогийн байдлаар мэдээж байхгүй. Учир нь Нетаньяхугийн засгийн газар 2023 оны 10 дугаар сараас хойш эрс нэр хүндээ алдаж байгаа. За олон нийт түүнийг Хамасын халдлагыг зогсоож чадаагүй, за барьцаанд байгаа иргэдийг суллахад хангалттай хүчин чармаалт гаргаагүй гэж буруутгаж байна. За энэ лав гарагт парламентын хурал эхлэх үеэр Нетаньяхугийн холбоотнууд шашны намуудтай хэлэлцээр хийж санал хураалтыг 1-7 хоногор хойшлуулах эсвэл шашны оюутнуудыг дайшлах асуудлаар эв зүйд хүрэх арга зам илэрхийлж байгаагаар хэлсэн байна. За сөрөг хүчний намуудын тухайд шашны оюутнуудыг цэрэгт татахыг хүчтэй дэмжиж байгаач гол зорилго нь засгийн газрыг унгаж шин сонгуул явуулах байгаа юм. За хэрвээ парламентыг тараах санал эхний шатанд батлагдвал дараа нь хороогоор хилцэгдэж, за эцсийн санал хураалт хүртэл олон шат дамжлагыг туулах учиртай. За улмаар засгийн газар тогтворгүй болж, за улс орон сонгуулийн горимдооч, за газар зурвасын мөргөлдөөний асуудал хойш тавигдана гэж олон улсын шинжээчид үзэж байна. Бүгд найрамдах Солонгос улсын шинэхэн ерөнхийлөгч Ли Жемёны шинээр бүрдүүлж байгаа засгийн газартаа иргэд цахимаар санал хүсэлтэд засгийн газарт илгээдэг олон нийтийн оролцоо системийг нэвтрүүлж байгаа гэлээ. За үүний хүрээнд ерөнхийлөгчийн тамгын газар энэ сарын 16-ны хүртэл ерөнхий сайд болон засгийн газрын сайдуудыг томилохоос өмнө иргэдээс тэдэнд хандсан санал хүсэлт зөвлөмжийг хүлээн авна гэлээ. 7 хоногийн турш иргэд санал хүсэлтэд боловсон хүчний удирдлагын яамны захин уудсаар болон ерөнхийлөгч Ли Жемёны албан ёсны захин сүлжээгээр дамжуулан илгээх боломжтой болж байгаа талаар ерөнхийлөгчийн хэвлэлийн газрын төлөөлөгч Кан Южун мэдээлсэн байна. Ингэснээр иргэдийн оролцоодоо шударга засгийн газар байгуулагдана гэж үзсэн байна. Сонгогчид нэр дэвшигчдийн харьяа яамыг сонгож тухайн албанд тохирно гэж үзэж байгаа нэр дэвшигчээ бичих ба хувийн мэдээлэл, тухайлбал нэр, нас, хөөс, утасны дугаарыг бичиж мөн яагаад тухайн хүнийг санал болгож байгаа учир шалтгаанаа тайлбарлах юм а. Мөн тухайн хүн өөрийгөө санал болгох боломжтой байна гэлээ. Түүнчлэн 14 нас хүрсэн бүгд найрамдах Солонгос улсын иргэншилтэд хинж саналаа илгээх боломжтой. Саналуудыг боловсон хүчний яамны мэдээллийн сан цуглуулж, санал хүсэлтээр ирсэн нэрсээр жагсаалт үүсгэн шалгалтын үйл явц эхлэх ба уг ажилд хүнлэнгийн нээлттэй шалгалт орох юм байна. Уг санаачлагтай холбогдуулан ерөнхийлөгч Ли Жемён өөрийн захин уудсандаа жинхэнэ арчлал, иргэд бүрэн эрхээ эдэг шийдвэр гаргах төвшөнд идэвхтэй оролцож эхэлснээр эхэлдэг хэмээн мэдээлэл хийсэн байна. Мягмар гарагт Ли Жемён ерөнхий сайдад нэр дэвшигч Ким Мин Сокийг стооцол засгийн газарт хэнийг ч санал болгоогүй байсан ч өчигдөр сангийн яам, гадаад иргэн яам, аж үйлдвэрийн яамны 6 дэд сайдыг нэмэлтээр томилсон гэж байна. Ерөнхийлөгчийн тамгын газрын мэдээлснээр эдгээр дэд сайдын томилгоонууд нь олон нийтийн
хэллэгийн саналыг авах процессоос гадуурж Ийхүү бүгд найрамдах Солонгос улсын түүхэнд хамгийн хүндхэн үед ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж байгаа Ли Жэмён улс төр нийгмийн тогтворгүй байдлыг арилгахаар ажлаа эрчтэй эхлүүлж байна. Дашрам дуртгад тэрээр шин засгийн газрын бүрэлдэхүүнийг томилох нүсэр ажилдаа зэрэгцэн олон улсын давцанд холбоотон улсуудтайгаа яриа хэлэлцээрүүд эхлүүлэхээр мөн ажиллаж байна. Тухайлбал тэрээр үүрэгт ажилдаа орсон даруйдаа бүгд найрамдах Хятад ард улсын дарга Ши Жинпинтэй уцаар ярьсан байна. Энэ үеэр Солонгосын хойгийн их тайван аюулгүй байдлыг хангаж хоёр улсын хоорондох эдийн засгийн харилцааг ахиулахын төлөө хамтран ажиллах талаар ярьсныг ерөнхийлөгчийн албанаас мэдээлжээ. Брекситийн дараах Гибралтарын статусын талаар Их Британи, Европын холбоо хоёр тохиролцоонд хүрснийг Лондон болон Брюссел албан ёсоор мэдгэлээ. 2020 онд Их Британи, Европын холбооноос гарснаас хойш Гибралтар ба Испани хоорондох хилээр зорчих журамтай холбоотой яриа хэлэлцээ үргэлжилсээр ирсэн юм а. Хэлэлцээр өнөөдрөөр эцлэгдэж Их Британи талаас хилээр нэвтэрч байгаа бараа бүтээгдэхүүний хилийн шалгалтыг шаардлагагүй болгоно хэмээн мэдгдсэн байна. Мөн Гибралтарын нисэх онгоцны буудалд ирж байгаа жуулчдын хувьд паспортын хяналтыг Гибралтар болон Испани албаныхан хамтран явуулах юм а. Ингэснээр эргэж шалгалтгүйгээр Испани болон Европын холбооны чөлөөт бүс рүү нэвтрэх боломжтойгоос гадна Испани хилийн алба шаардлагатай тохиолдолд нэвтрэхийг хориглох боломжтой юм байна. Энэ нь Лондоны Saint Pancras өртөөний Евростарын зорчигчид Их Британи болон Францын хилийн хяналтаар дамждаг тогтолцоотой төстэй байгаа юм. Их Британи гадаад хэргийн сайд Дэвид Лама энэхүү тохиролцоог өмнөх засгийн газрын үеүүдэд бараг бүрэн орхигдоод байсан Гибралтарын нийгмийн эдийн засгийн асуудлыг шийдэх түүхэн бодит шийдэл гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Гибралтарын ерөнхий сайд Фабиан Пикардоч мөн тохиролцоог сайшаан хүлэавч Их британчуудын эрх ашигыг хамгаалахын зэрэгцээ манай бүрэн эрх байдлыг хүндэтгэж байгаа хэрэг гэсэн байна. Түүнчлэн Испани ерөнхий сайд Педро Санчес болон Их Британи ерөнхий сайд Кир Стармер нар лав гарагийн орой утсаар ярилцаж энэхүү тохиролцоо нь хоёр орны харилцааг шин түвшинд гаргах ач холбогдолтой гэдэгт санал нэгдсэн байна. Гибралтар нь Испани өмнөд хэсэгт орших 6.5 км квадрат газар нутагт орших бүхий Британи харьяа нутаг 1713 оноос хойш Британи эзэмшилд байгаа хэдиж Испани тус газар нутгийг өөрийнхөө гэж үзсээр ирсэн юм а. Харин Гибралтарын 32,000 гаруй орчим хүн амын ихэнх нь Их Британи харьяат байхыг дэмждэг. Хамгийн сүүлд 2002 онд явуулсан санал асуулгаар 99% Испани засаг захиргаанд нэгдэх саналыг эсэргүүцэж байсан удаатай. Уг Гибралтарын хил болон статустай холбоотой асуудлууд Брекситээс хойш удаан хугацаанд шийдэгдэхгүй тодорхойгүй хിവэрсэн. Харин энэ тохиролцоогоор Их Британи, Испани, Европын холбоогоорыг хамтран гаргасан мэдэгдэл Гибралтарын бүрэн эрх байдал нөлөөлөхгүй гэсэн заалт тодорхой тусгагдсан гэлээ. Мөн Их Британи зэвсэг түвшний Гибралтарт байрлах байгууламжууд ялангуяа балан хамгаалах яамны мэдэлд байдаг ихэнх нисэх онгоцны үйл ажиллагааг бүрэн бие даан удирдах эрх хിവэр хадгалагдах юм байна. Тэнгэрлэгзийн гадаад мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Үргэлжлүүлэн та бүхэн олон улсад болсон бусад үйл явдлын мэдээллийг товчоор үзүүлье. Украиний ерөнхийлөгч Володимир Зеленский Молдовын аюулгүй байдалд санаа зовниж байгаа гэдгээ мэдгдсэн байна. Тэрээр Оросын холбооны улс зүүн өмнөд Европын орнуудад хүч нөлөөгөө хэлхийг оролдож байгаа ба Украины Одесс хотыг эзэлж Молдов улстай шууд хиллэх хүсэлтэй байгаа гэжээ. Тиймээс Европын холбооны хувьд Молдов улсын хилийн аюулгүй байдалд онцгой анхаарах шаардлагатай гэлээ. Сербийн ерөнхийлөгч Александр Вучич Украинд анхны төрийн айлчлалаа хийж Одесс хотод болсон Украин өмнөд Европын дэд хэмжээний уулзалтанд оролцсон байна. Серб улсын эрх баригчид Украины дайныг эхлэснээс хойш төвийг сахисан байр суурьтай байсан ч Александр Вучичийг Москва хотод очиж ялалтын баярт оролцсон нь Брюсселийн зүгээс шүүмжлэлтэй болоод байсан мөлий. Холливуудын нэр продюсер Харви Вайнштайн Мариам Хеле гэх бүсгүүд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн болох нь тогтооглоо. Тэрээр Кай Сокола гэх бүсгүүд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэх хэвгээр өмнө нь мөн адил Манхэттны шүүхэд шалгагдаж байсан удаатай. Гэхдээ тухайн үед тэрээр гин бурууг тооцогдож байсан юм а. Уг шүүх хурал нь 2020 онд хяналтын журмаар хүчингү болсон хэргийг дахин сэргээж 3-7 хоногийн турш үргэлжлэж байгаа юм а. Австрийн Грац хотын сургуульд зэвсэгт итгээд олон нийт рүү гал нээсэн байна. Уг галдлагаар 10 хүн амнасаа алдаж 12 хүн шархагдсан байна.
За хэргийг үйлцэн этгээд болох 21 настай залуу уг сургууль сурч байсан хүн байсан байна. За мөн ямар ч гэмтэрэг хийж байсан түүнд одоогийн байдлаар бүртгэдэггүй байна. За өөрийнхөө нэр дээр 2 буу эзэмшдэг байсан гэх мэдээлэл одоогийн байдлаар олон нийтэд ил болоод байна. Зэрээр халдлага хийснийхаа дараа амиа юу гэтгэжээ. За Австрийн канцлер Кристиан Штокер уг хэрэгтэй холбогдуулан улс орон даяар 3 хоногийн гашуудал зарлажээ. Тэнгэр телевиз гадаад мэдээллийн хөтөлбөрөөр үзүүлэлээ анхаарлаа хандуулсан баярлалаа. Оройг сайхан өнгөрүүлээрэй.